За юу яцхан за шинэ 7 өдрийн мэнд за бүгдээр бас ажил төрөлтөд буцаад ажил төрөлтөд орсон баха. Тэгээ юу гэдгийг бас сайн мартсан байж магадгүй. За зарим нь ажиллаж байгаа. За зарим нь бол мэдээж арилж яаж байгаа хаа. За тэгэхээр Binance дээр шинээр BNB airdrop буюу за hodlers airdrop буюу за шинэ төсөл ерөнхийдөө шинээр бол гарсаар байна. За ерөнхийдөө Binance-ийн зүгээс Caldera гэдэг төслийг бол дахиад бас үүсгэж нартай танилцуулаад чий. Тэгээд бас иймэрхүү шинэ төсөл гарч байгаа. Тэгээ нэг бас мэдээж BNB хадгалж байгаа хүмүүс маань airdrop авах боломжтой. За мөн BNB-ийг хадгалсан ч гэсэн тусдаа энэ шинэ төсөөс авмаар байл одоо мэдээж маркет дээр арилж эхэлсэн байгаа шүү гэдэг талаар мэдээлэл хүргэж байна. За ерөнхийдөө ингээд төслийн талаар за introduction хэсэг рүү орох юм бол за мэдээж Caldera буюу за ticker нь болохоор ERA гэсэн төвчлөлтэй байгаа. За ERA USDT-гээр одоо арилжаанд явж байгаа гэсэн. За энэ дээр ерөнхийдөө Binance hodlers airdrop гарч ирсэн. Та BNB-гээ simple learn хэсэгт буюу өөрийнхөө хадгалж байгаа BNB-г хадгалж байгаа тохиолдолд танд ерөөсөө таны хэдийн хэмжээний BNB хадгалж байна тэр хэмжээнд тохирсон ERA гэдэг coin-ыг танд airdrop-оор өгсөн байх нэ. За ерөнхийдөө airdrop-ийн бичлэг бол зөндөө оршдог. Тэгэхээр та бүхэн бас дугаар үзээд BNB худалдаж авсан бол мэдээж одоо ашигтай байгаа бах. Дээр нь ашиг дээрээс нэмээд airdrop-оор буюу шинэ coin өөрийнхөө wallet-д тавьж боломжтой байгаа. За тэгэхээр та бүхэн ямар ч сан BNB хадгалдаг бол өөрийнхөө wallet хэсэг рүү орж үзээрэй. За spot арилжааныхаа данс руу орсон байж магадгүй. За магадгүй subscription буюу автоматар earn хэсэг рүү ордог бол таны earn хэсэг дээр орчихсон байх магадaltaй. Тэгэхээр та бүхэн earn хэсэг рүү орох юм бол за энэ дээр одоо чинь хадгалж байгаа зүйлүүд нь харагдаж байна. За жишээ нь USDT Tether-ыг 13% өгөөжтэй хадгалж байна. За BNB-г харах юм бол 0.16-аас 146% fixable lock-оор хадгалах боломжтой гэх юм. Иймэрхүү ерөөсөө нэг хэдүүлээ мөнгөө хадгаламжинд хийдэг шиг өөрийнхөө coin-ыг хадгаламжиндаа хийгээд түүнээсээ бас хүү авах боломжтой. За шинээр гарч ирсэн ERA гэдэг coin-ыг болохоор 4% хүүтэй бас хадгалах боломж байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн өөрийнхөө ERA гэдэг coin-ыг airdrop-оор авсан бол бас earn хэсэг рүү хийгээд хадгалаад түүнээсээ өгөөж авах боломжтой байх нэ. За ингээд ерөнхийдөө бол танилцуулгаас нь явах юм бол за мэдээж токены хувьд бол ERA гэдэг нэртэй. За Toshiki үт юм байна. За supply-ны иймэрхүү. За hodler-оор тарааж байгаа нийт хэмжээ нь 20 сая ERA гэдэг coin. Нийт supply-ийн 2%-ийг хүмүүсээ тарааж байгаа юм байна. За мэдээж BNB бол Ethereum суурьтай. За анх листлэгт бол мэдээж листийн fee бол байхгүй гэж хэлж байна. За introduction Binance hodlers airdrop. За энийг анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол мэдээж та бүхэн Binance шилдэг бол BNB гэдэг coin буюу за тухайн биржийн coin-ыг авч хадгалснаар за энэ hodlers airdrop гэдэг рүү хамрагдах бүрэн боломжтой байдаг. За мэдээж earn хэсэгт BNB бодлож аван түүнийг хадгалнаа гэсэн байх хэрэгтэй. За ихэд иймэрхүү шаардлага байгаа. За мэдээж та бүхэн одоо шинээр бүртгэл үүсгэх сонирхолтой байвал за доор байгаа description дээр манай линк байгаа. Тэр линкээр бүртгэлээ идэж ороод за Binance-ийн дансанда за мөнгө яаж хийх үү яг тэр бүхэн ойлгомжгүй асуудал байгаа бол за манай YouTube дээр тусдаас Binance заавар гэсэн плейлист байгаа. Түүнийг үзэх юм бол бүх зүйлүүд нэг нэгээрээ та бүхэн тайлбарлаад өгчихсөн байгаа шүү. За тэгэхээр тухайн төслийнхаа үндсэн зүгээр танилцуулга явах юм бол олон иймэрхүү chain-уудыг хооронд нь холбох боломжтой ийм cross chain маягийн төслөө. Тэгэхээр одоо хэдүүлээ ийм chain-уудээс хооронд нь холбоод одоо жишээ нь MetaMask гэхэд одоо дотор зөндөө олон wallet-уудтай шүү дээ. Ethereum, Arbitrum, Solana шиг юм те. Энэ олон chain чинь бүгд тусдаа хөгжил хийгээд явцсан. За одоо ингээд бүгдээр нийлээд нэгдээд нэг зүйл болоод байгаа. Тэгэхээр энэ бүхний хооронд нь кросслох буюу айгүй амархан байдлаар хооронд интеграц, хооронд нь ингэж холбох маягтай ийм төсөл байгаа. Тэгэхээр ERA гэдэг төсөл маань за шинээр мэдээж гарч ирж байгаа төслүүдийг хоорондоо холбох боломжтой, өөрөөр тусдаа байгаа chain-уудыг хоорондоо холбох боломжтой. Тэгэхээр та бүхэн бас заавал өөрсдөө тэр үлэн судлаад хэрэггүй. За Caldera гэдэг зүйлийг ашиглаад хооронд нь cross chain хийгээд ашиглах боломжтой байна гэдэг энэ хүслийг нь бүрдүүлээд энийг шийдэл болгож гарч ирж байгаа төсөл юм. За одоо яг арилжааны хувьд нь харах юм бол за биний хувьд харсан энэ арилжаа нь хизээ эхэлчихсэн. За миний хувьд бол та нарт юу гэж хэлж байгаа вэ гэхээр за дараагийн төслүүд одоо ерөнхийдөө бол Bitcoin all time high хийж байгаа. Шинэ төслүүд хашаа за Caldera-гийн араас дахиад шинэ төсөл гараад ирсэн маа харж байна. Одоо тэгэхээр дахиад үүний араас эдэн төсөл гарчих магадгүй. Тэгэхээр таас урд урдны төслүүдээ ингээ хармаар байвал VMware дээр нь дарах юм бол ерөнхийдөө маш их хэмжээний төслүүд гарч байгаа. За snapshot гэдэг зүйл байдаг. За жишээ нь Caldera snapshot нь 2025 оны 7 сарын 1-ээр таслагдсан байна. Тэгэхээр 2025 оны 7 сарын 1-ээс өмнө та за 1-ээс 5-ны хооронд зургийг авах гэсэн юм байна. Snapshot буюу за яг энэ хооронд BNB хадгалж ирсэн хүмүүсийг
бүх wallet-уудыг яг эцлэж хаагаад энд нь тохирсон wallet-анд нь тохирсон coin-ыг өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн одоо ч coin авахд за дараагийн snapshot төлөвлөлт бол орох бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн BNB бодлож авах юм бол энэ hodlers airdrop гэдэг зүйл рүү орно. За BNB хадгалдаггүй зүгээр launchpool сонирхдаг гэх юм бол launchpool дээр нүлээж аваас авах боломжтой. За тэгэхээр launchpool дээр ч гэсэн BNB pool гэж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө BNB авсан тохиолдолд ямар нэгэн байдлаар дараагийн шинэ coin-уудаас airdrop хүлээж авах боломжтой байх нэ. За ингээд ерөнхийдөө бол төслийнхэн танилцуулгыг дуусгая гэж бодож байна. За сайн энэ coin маань гарснаас хойш дээшээгээ огцон pump яваад $2 орчим хүрсэн юм байна. За шинээр гарсан coin гэхэд $2 хүрч байгаа бол нэлээ volume сайтай байгаах. За дээр нь бас мэдээж нэг тоошрог нь цөөн байгаа учраас илүү үнцэнтэй байдаг. Тэгэхээр бас мэдээж одоо яг арилжаалж байгаа ханших юм бол $1.26 арилжаалдаж байгаа юм байна. За жуурн зүйлээ нэг шинжилгээ биткойныхаа үнэлгээг харах юм бол за биний хувьд сая биткойн дээр нэг шинжилгээ оруулсан. За нэг triangle маягийн паттерн үүсцэн яваад байгаа. Тэгэхээр энэ triangle паттерн бол дээрээ таазтай. Одоо доороо шал. За тэгэхээр магадгүй энэ эргээд нэг юм тааз болоод буцаж унах цэг байж болно. За эсвэл ерөнхийдөө бол паттерн нэг 3 удаа шалгачих юм бол ерөнхийдөө нэг тал руу стэрч гэдэг талтай. Тэгэхээр миний хувьд ямар ч гэсэн дээшээс стэрч магадгүй гэсэн байдлаар хандаад сэрүүлэг бол тавьсан байгаа. Сэрүүлэг маань 119 мянга дээр миний сэрүүлэг байгаа юм байна. За мөн Ethereum дээр хэдүүл хамтдаа long арилжаанд ерөнхийдөө орсон. За түрүүчийн дугаар дээр за юу гэж ярьж байсан бэ гэх юм бол хэдүүлэнд нэг ийм correction хэрэгтэй шүү. Энэ correction-ы дараа өсөлтүүд орж ирэх байхаа гэж таамагласан. За нөгөө correction маань орж ирсэн. За яг ханш энд байхад шинжилгээ оруулсан. За эндээс бол миний хувьд арилжаанд long арилжаанд 2 удаа long арилжаанд орсон. За одоо бол ямар ч байсан break-even буюу орсон зэг дээр stop loss тавьсан байгаа. За түүнээс хойшоо дахиад нэг өрхөдөө бол энэ correction руу орж ич. Дахиад энэ correction руу. За магадгүй дахиад дэшээс зэрэх юм бол эхний ээлжинд өрхөдөө Ethereum-ийн target хаана байгаа гэхээр мэдээж 4000 гэсэн түвшин дээр л байгаа гэсэн үг. 4000 гэсэн түвшин дээр юу байгаа вэ гэдэгт л харч тээ. За бүр daily-гээр харъя. За 4000 гэсэн түвшин дээр энд тааз болж исэн, энд тааз. Тэгэхээр хамгийн ойрын очих боломжтой зэгийг 4000 гэж харж байвал за дахиад нэг 10 орчим хувийн өсөлтийг үзүүлэх юм бол 4000 гэсэн түвшин дээр очиж магадгүй. За түүнээс дахиад all time high Ethereum эвд нэг юм бол хэдүүлэнд нэг 32 орчим хувийн өсөлтийг үзүүлэх шаардлагатай бол байна. За эхний ээлжинд дэж өөдрөгөө харах юм бол за Ethereum 4000 гэсэн түвшин дээр очиж шалгаад за дээшээ straight pullback хөдөлгөөн орж ирээд дээшээ өсөх юм бол за шинэ all time high үүсч магадгүй гэсэн хүлээлт бол байна. Тэгэхээр Ethereum өсөж байгаа учраас Ethereum-ийн layer 2 төслүүдийг бас мэдүүлээ бас сонирхоод үзсэн дээр баг. За яг үндсэн дугаар дээрээ өмнөх дугаарын доор комент хийсэн альткойнууд дээр илүү шинжилгээ хийгээд явъя гэсэн бодолтой байна. За ингээд hodlers airdrop-ыг танилцууллаа. Та бүхэн сонирхож ивэл энэ төслөөс нь өөртөө одоо шууд худалдаа авах боломжтой. За эсвэл дараагийн BNB hodler airdrop дээр орё гэх юм бол одоо BNB-г худалдаж аваад ерөөхдөө хүлээж авахд хангалттай гэсэн. За ингээд дараагийн шинэ төслийн танилцуулгаар уулзлаа. Түр баярлалаа.